За сайн байцгаана уу? Биологийн шилжилт хичээл эхэлж байна. За өнөөдөр бүгдээрээ хөрлийн үжлийн талаар үзэх болно. За өмнөх хичээл буюу 18 дахь хичээл дээр бүгдээрээ юу үзсэн гэхээр эр эмбилисүүд үүсэх талаар буюу гаметогенезийн талаар үзсэн байж байгаа. За тэгвэл өнөөдөр бол эр эмбилисүүд нийлээд үр тогтоод тэрний дараа одоо ямар үештүүдийг дамжиж одоо амьд бит болох вэ гэдэг талаар үзнэ гэсэн үг. За эхлээд овуляцийг харъя. За өндгийс бол ээжийн одоо өнд өвчнөд боловсрж байгаа. За боловсрсныхаа дараа боловсрсан өндгийс нь умайн гуурсан хоолоор ингэж ордог. За энэ үзэгдлийг бол овуляц гэж нэрлэж байгаа. За умайн гуурсан хоолойд эм бэлгээс орсны дараа бол эр бэлгээс хэрэг орж ирээд тийш очих юм бол тэр хоёр одоо нийлж болно. Нийлхийг нь бол бид нар үр тогтолт гэж нэрлэж байгаа. За тэгээ үр тогтсны дараа умайн гуурсан хоолоосоо буцаж ингэж өнхрөөд умайн хананд очиж бэхлэгдээд энийг нь бол бид нар имплантац гэж нэрлэдэг. Жирэмслэлт боллоо гэсэн үг. За ерөнхийдөө энэ хөрлийн үжлэх гэдэг ямиг нь эмбриогенез гэдэг ийм нэр томьёогоор одоо илэрхийлж болно. Эмбрио гэдэг нь хөрөл гэсэн үг. За тэгээд үр тогтож зигот бий болохоос эхлээд үр төлөлд хүрэх юм уу эсвэл өөр бусад амьтан дээр өндөгнөөс гарах хүртэлх хугацаа хэлдэг гэсэн. За энэ дотроо жижигрэн хуваагдах, гастролиац, органогенез гэсэн 3 үе шаттай байх нэ. За хажууд нь явж байгаа зургийг бүгдээрээ анзаарч харъя. За ингээд эр эм бэлгээс нийлцсэн нэг зигот байна. За 2 боллоо, 4 боллоо, олон эстэй боллоо, нэг тохироотой ээж байна. За явандаа ингээд давхаргнууд үүсэж арай хэлбэр нөөрчлөгдсөн байна. За ингээд нэг хэлбэрүүд нөөрчлөгдөж ингэж эргэтэг энтер үүсч явсаар байгаа. Тэгээд төрж ийна гэсэн үг. Тэр энэ ерөнхийдөө энэ процессыг нь бид нар 3 хуваагаад үзчихдэг гэсэн үг. За жижигрэн хуваагдах шат буюу эхний шатны тухайд гэвэл зигот нь метозор хуваагдаж эхэлнэ гэсэн үг. За тэгээ 2 удаа хуваагдаад 4 ижилттэй болно. За пластомер гэж нэрлэж байна. Босоогоороо хуваагдаад хөндлөнгөөрөө хуваагдаад тэгэл олон эстэй болж байна. За тэгээд энэ хэсэг нь бол энэ одоо олон эстэй болсон байгаа. Энэ хөврлийг бид нар пластол гэж нэрлэдэг байх нэ. Тэгээд тэрэн дотроо хөндийтэй байх нь. Тэгээд нэг давхраатай. За тэгээ хөндийг нь бол пластоцел гэж нэрлэж байгаа. За ингээд саяны ярьсан зургийг хөдөлгөөнд зургаар харъя. За зигот байсан 2-тэй 4-тэй боллоо. За дахиад олонстэй болж ийн бүр олонстэй боллоо. За ингээд пластул гэдэг дотроо хөндийтэй пластоцелийн хөндий гэж ярьж байгаа тий. Нэг давхраатай хөврлөөсөд энэ шат дуусч байгаа. За 2 дугаар үе шатыг бол гастролиац гэж нэрлэж байгаа. За пластул буюу түрүүний одоо үлсэн хөврлөөс 2 давхраатай хөврөл үүсхийг хэлж байгаа. За нэг давхраатай байсан нөгөө пластулын зарим хэсгүүд нь дотгошоогоо чихэгдээд тэгээд эндодерм буюу дотоод давхрааг үүсгэж явчихна. За гадна үлдсэн нь болохоор юу үүсэх нь вэ? Гадаад давхрааг үүсэх нь байна. За тэгээд энэ гадна харагдаж байгаа энэ сүвийг нь бид нар пластофор гэж нэрлэж байгаа. За тэгээд энэ доторх хөндийг нь бол гастролийн хөндий гэж нэрлэдэг. Энэ нь явандаа одоо гидсний гурс болно гэсэн үг. За дахиад сайн анзаарах юм бол за чихэгдэж байна те. За дотортлынх нь эндодерм, гадных нь эктодерм. За тэгээд энэ хэсэг нь пластофор, энэ гидсний одоо гурс болох нь байна. За тэгээд дундуур нэг давхраа үүсэж байгаа бас. За тэгэхээр бүх амьтан дээр саяны дундлын тэр нэг улаан давхраа үүсэхгүй, 2 давхраад хөврөл үр хөврөл бий болсноор одоо хөвөн битэн, хөндөй битэнд бол ингээд тэр чигээр хөгжлөн дуусаад ингээд бий гүйцэждэг. Харин бусад амьтанд 3 дахь давхраа буюу мезодермийн давхраа үүсдэг. Энэ голоор нь үүссэн хамгийн сүүлд үүссэн давхраа хэлж байгаа. За заримдаа хөврөлийн 3 дахь давхраа гэж нэрлэдэг. За ингээд 3 давхраа үүссний дараа органогенез буюу эргэтэнжих үе шат эхэлж байгаа. За тэр түрүүн үүссэн байсан хөврөлийн одоо гадна талын давхраанаас за органогенез буюу эргэтэнжих үе шат эхэллээ. Хамгийн гадна талын эктодермийн давхраанаас арсны эпидермис болон түүний дайвар бүтээгдэхүүнүүд болох хөлсний улчирхай усны удус нь за мэдрэлийн систем, үнжинд харих, бүүр нийтэд улчирхайнд хархлаг давхраа, эрүү болон шүд замун үржлийн эсүүд үүсдэг байх нэ. За тэгвэл мезодерм буюу голын давхраа, дундлын давхраанаас арагяс, булчингийн одоо эргэтэн тогтолцоо, тэгээд цусны эргэлт, тунгалгийн систем, ялгаруулах систем, үржлийн систем
Тэгээд нөгөө арсны 3 давхрааны дээрэмс буюу жинхэнэ арсны давхраа бас эндээс үүснэ. Тэгээд бүрний дэд булчирхай холцлог давхраа үүснэ гэсэн үг. За эндодерм буюу дотоод давхраанаас болохоор хоол боловсруулах замын эпителүүд, илэг, нойр улчирхай, сэрийн улчирхай, бамбаа улчирхай, за амьсгалын зам эпителүүд үүсдэг байна. За ерөнхийдөө бол ингээд өр хүрлийн хэсгүүд нь үйл ажиллагаагаараа бүтцээрээ төрөлжөөд явж байгаа энэ үзэгдлийг бол төрөлжилт гэж нэрлэнэ гэсэн үг. За хүрлийн 3 давхраанаас л эрэхтэй үүснэг ярьчлаа. За эхлээд сэр нуруутай амьтдын тархи нугас бүрэлдэж эхэлдэг. За энийг нь бол нейруляц гэж нэрлэж байгаа. Бас дунд нэм давхар шат ус байна гэсэн үг. За мезодермийн давхраанаас бол хөвч үүснэ. За хөвчний дээрээ эктодермис мэдрэлийн ялц үүсэж байгаа. За тэгэхээр ялц нь хуулигдаад гуурс болно. Гуурс нь тархи нугас болно. За хэрвээ та үед анзаарсан бол одоо нөгөө гадна талын давхраанаас мэдрэл үүснэ гэж үзсэн байж байгаа. За харин хөвч нь бол сэр нур болно. Тэгэхээр хөвч чинь өөрөө эхлээд мезодермис үүссэн. Тэгэхээр мезодермис бол энэ яс арг яс үүсдэг гэсэн үг байна. За одоо хүн дээр яа гэм бэ гэдэг талаар дахиад нэг жаахан дэлгэрүүлье. За ихэнх сүгэр ожигч тэр дундаа хүн дээр бол дотроо хөндийгөө бласт бол үүсчдэг. За тэгээд тэрийг моруул гэж нэрлэдэг. Түрүүнээс хөдөлгөөнд зурган дээр моруул гэд гарч ирсэн. За моруул нь цаашид хөгжөөд шигнээр дүүрсэн цэг рүү буюу бластоцистик үүсгдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо үр тогтсноос 5 хоногийн дараа хэд нэг иймэрхүү хэлбэртэй болдгоо гэсэн үг байна. За тэгээ бластоцист гэдэг нь жоохон төрөлцсөн цист байдаг. За тэгээ үр тогтсноос 24 цагийн дараа бол нөгөө зигот нь одоо нийлцэнтэй ярин бэлгээс хуваагдаж эхэлдэг байна. Нөгөө жижигрэн хуваагдах буюу ихний үештэнд орно гэсэн үг. За 4 хоног өнгөрсний дараа хэр нийтдээ одоо үр тогтолт болсноос 5 хоногийн дараа гэсэн үг те. Бластоцист үүсчихэ. За дахиад хэд хоног болоход энэ умаа хэсэг рүү ороод имплантац болж байгаа гэсэн. За тэгээ умаад нэг буюу түүнээс олон хүүрэл бас байж болно. За энд ингээд шигдээд имплантац болоод болохыг нь ер нь жирэмслэлт гэж хэлж байгаа. Тэгээд ерөнхийд нь бол хээлтэлт гэд нэрлэлцдэг амтан дээр тэр дундаа. За тэгээд тэр одоо хээлээ тех хугацаа нь хүнд сүүлийн сарын тэмдгийн мөчлөгийн эхлэлээс хойш 47 хоног, үр тогтсноос хойш бол 38 хоног байдаг байна. За тэгээ мэрэгчдэд 21 хоног байдаг. Үнийнд 270 хоног, заанд бүр 600 гаруй хоног бараг 2 жил болох нь тий. Гэх мэтчлэн ингээд хугацаандууд нь өөрөөр байдаг гэсэн. За хүний одоо жирэмслэлтийнхний 3 сард бол хөвглийн үйлчлийн 2-4 7 хоногт хөврөл бол эндодермис шимтгийлэн байцаа шууд авдаг. За ингээд эхний 3 сарда юу болох вэ гэхээр эхлээд 2-4 7 хоногт одоо хөврөл нь эндодермис шууд шимтгийлэн байцаа авч идэг. Тэгээ энэ хооронд нь нэхэс үүснэ. За тэгээ хэм болон хөврлийн цэсний эргэлтийн системүүдийн хооронд дийн диффуз хөврлийг шимтгийлэн байцаалан дархлааны хамгаалтаар хангаж өгдөг байна. Тэгээ бас хийн солилцоо явуулж идэг. За бас хаягдл бүтээгдэхүүн нь одоо гадагшлахад бас тэр одоо систем тусалдаг гэсэн. За тэгээд эхний 3 сар ерөнхийдөө өгөх юм бол эргэтнүүд хөгжих гол үе байгаа. 4-7 хоногоос зүрх цохилж эхэлнэ. 8-аас 17 хоногт зүрхний цохилт мэдрэгдэж эхлэх нь. 8-7 хоног гэхэд бие гүйцсэн хүний бүх эргэтнүүд бол үүсвэр хэлбэрээр ажиглагдана. За энэ үеэс бол хөврөлийг ураг гэж нэрлэдэг байна. За эхний 3 сарын төгсгөлд ураг аягүй сайн ялгарч харагдана. Гэхдээ ердөө 5 см хүртэлтэй байдаг байна. Заримдаа хөврөл нь хөгжлийн эхний сартаа хуваагдаад яг ижил буюу монозигот нэг үндгээс ихэр бүрэлдэж болдог байна. За тэгэхээр эхрийг бол одоо нэг үндгээс ихэр, хоёр үндгээс ихэр гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр одоо ээжийн үндгээс аавын эр бэлгээс те умаа гурс олоод нийсний дараа одоо хөгжиж явж байхдаа ингэж хуваагдаж ихрүүд үсгэж болох нь бүрэн ингэж салах нь эсвэл эхнээсээ 2 үндгээс үсээд тэгээ тэрэн дээр нь 2 эр бэлгээс очиж нийлээд тэгээ эхнээсээ одоо ингэж нөгөө хөгжлүүд нь тус тусдаа яваад өөр одоо арай умаа тэгээ өөрөөр хэсэг дээр ингэж имплантац болоод тусдаа ингэж үсэж болох нэ гэсэн. За ингээ 2 дахь 3 сард юу болох вэ гэхээр ураг 30 см хүртэл томрох нь ургийн хөдөлгөөн мэдрэгдэж эхэлнэ. 3 дахь 3 сард бол 3-4 кг жинтэй болж 50 см хүртэл болоод ингээ төрдөг байна. За дөрөв нь X-ний талаар дурдсан. За түүний зургийг бүгдээрээ харж байна. За умаанд байж байна. За хис бол энэ хэсэгт байна. За тэгээд хүйгэрээ одоо урагтайгаа холбогдсон байна гэсэн. За тэгээд энэ хэсэгт бол нөгөө эхийн жишээлбэл артерийн судсаар одоо шимтгийл тэр урагт хэрэгтэй
юмнуудыг авалсан, шимтгэлийг авалсан цус орж ирэхэд диффузийн замаар нөгөө ургийн юугаар хүүгээр дамжаад ургийн одоо ураг руу орно гэсэн үг. Бас хийн солилцоо явна. Харин ургаас бол энэ хэсэг рүү нөгөө өөрийнх нь бензин солилцооны хэрэггүй бүтээгдэхүүнүүд орж ирнэ гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээлд дуслаа. Анхаарч сонссонд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.